За та өөрөө сайн нэгтлэн болъё. Нэгтлэн гэхээ гаргаж өгсөн санхүүгийн тайлан уншиж хянаж чаддаг мэдлэгтэй захирал болъё. Эсвэл өөрөө захирлаа нэгтлэнгаа нэрваач хийгээ авдаг ганц дайчин ганцаардахгүй гэж үздэг компани эзэн бай гэж үзье. Энэ тохиолдолд санхүүгийн тайлан гаргах хамгийн анхны шатны мэдлэг болох нервийн мэдлэггүйгээр та цаашаа санхүүгийн тайландаа орлого зарлагаа яаж тусгах вэ? Энэ асуудал дээр танд баг ямарваа нэг жоохон ч гэсэн нэг асуудал тулгарах болно. Өмнө нь гарч ирнэ. За үүнийг та шийдвэрлэхийн тулд мэдээж нэгтлэн нервийн мэдлэгтэй байх ёстой. За хүмүүс эм чимч гэхээрээ сувилагчийг нь мартчихдаг. Цэцэрлэгийн багш гэхээрээ туслах багшийг нь мартчихтай адилхан нэгтлэн гэдэг нервийн мэрэгчил болон түүнийг нь бас мартцсан дэнд жоохон доохнор үзээд идэг юм болов уу гэж би боддөг юм аа. Тийм болохоор та өөрөө санхүүгийн тайлангаа сайн гаргаж чадъя гэж үзэж явах юм бол хамгийн эхлээд нервийн мэдлэгтэй буюу анхан шатны баримтуудаа зөв хөтөлж чаддаг байх хэрэгтэй. Түүнийгээ үндэслэн анхан шатныхаа баримтуудыг туслах болон дэд тайлангуудаа гаргаж санхүүгийн тайландаа тусгана. Тийм болохоор танд анхан шатны мэдлэг болох нервийн хичээл суух шаардлагатай.